Мото сонирхогчид болон мото клубүүд иргэд олон нийтэд зориулсан мото удирдлын нээлтгэх, мото спорт аяллыг дэмжин хөгжүүлэх зорилгоор Дархан мото 2025 төвийн бүсийн сонирхогчдын өдрөлөг үйл ажиллагаа найрамдал талбайд нээлттэй хийлээ. Энэ үеэр шилдэг мотоцикл уралдаан, техник жолоодлогын ур чадварыг үзүүлэх тоглолтууд, азтан шалгаруулах, шагнал гардуулах ёсол соёл урлагийн үйл ажиллагаа мөн зохион байгуулагдаж байна. За энэ арга хэмжээний зорилго нь бол мотоциклчдод замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрм, тэгээд мотоспорт бол залуу хүний спорт. Тэгээд Дархан уул аймгаа Дархан хотоо чимээд бид нар маань одоо яг өнөөдөр байдлаар бол ийм арга хэмжээ зохион байгуулж байна. За энэ бас юуныхаа арга хэмжээнийхээ хүрээнд за safety байдал буюу аюулгүй байдал. За мотоспорт бол мэдээж эрсдэлтэй. Тэгэхдээ эрсдэлтэй гэдэг нь болохоор ямар нэгэн байдлаар хариуцлага алдсан үед бол тийм байдаг. За тэгээд энэ дээр бол аюулгүй ажиллагаа буюу бүх хувцас, бүх армора аюулгүй байдлыг каск, өвдгөөч, тоховч гэдэг эдгээрүүдийг бол сурталчилна. Одоо тэр төрлөөр бол тэмцээн байгаа. Бас уран жолоодлого бас дахиад нэг мотоциклийн тань мэдэх үү гэдэг ер нь бол мотоциклээ бол сурталчилж байгаас нэг иймэрхүү арга хэмжээ болж байгаамаа. Төвийн бүсийн мото сонирхогчдын өдрөлөгт Сэлэнг Эрдэнэт Дархан, Улаанбаатар хотын мото клубын 250 гаруй мото сонирхогч тамирчид классик, кросс, спорт, крузер гэсэн ангиллаар оролцож жолоодлогын ур чадвар хаалцсан байгаа сорж байна. Уралдаанд хамгийн ахмад тамирчин 65 настай бол хамгийн залуу нь 5 настай тамирчин оролцож байна. Ямафа цаана манай Энзон Скаси хамт олон Дархан хотын одоо мотоциклийн нээлтийн арга хэмжээнд дээр бол бүрэн бүрэлдэхүүнээр бол оролцож байна. Тэгээд түрүү жил бол Дархан хотод яг 500 гаруй мотоциклыг бол манай Энзоны хамт олон нь бол тэмцээн уралдаан зохион байгуулсан. Тэгээд Дархан хоттой амар хайртай. Тэгээд яг алгуу залуучдын хот өнөөдөр Дарханы тэнгэр дор бүх мотоциклчид цугларсан байна. Тэгээд дараагийн үйл ажиллагаанд манайхан бас бүгдээ идэвхтэй оролцоор ингээд энэ сайхан зүйлийг зохион байгуулсан Дарханы мото клубүүд за тэгээд мэдээж бас улсаас бас тодорхой хэмжээний тусалцаа бас байсан ба бүгдээнд маш их баяртай. Ингээд залуучуудын хотод залуучуудыг байнга цуглуулах иймэрхүү үйл ажиллагаануудыг араас нь гоё зохион байгуулаарай. За Улаанбаатараас бол бид нар бол орцгод бол бэлэн шүү. Yamafa, you are my friend, you are my family. За санаа Сэлэнг аймгаас өнөөдөр нээлтийн арга хэмжээнд оролцож байгаа Revo 21 клубийнхан байна. Манай клуб энэ арга хэмжээнд ер нь жил болгоо ирж оролцдог байгаа. Тэгээд Сэлэнгээс бид нар хоёр клубтайгаа ирсэн байгаа. Сэлэнг моторс кроссинг клуб болон Revo 21 бусад төрлөөлсөн хоёр клубтайгаа 15-6 төлөөлөлтөөр ирж оролцож байгаа. Сэлэнг аймгийн хувьд мотокроссын спортын үйлчлэл нутаг гэдгээр энэ жилд улсын аваргын 4-р гараа зэргийг одоо Сэлэнг аймагт зохион байгуулахаар болсон байгаа. Тэгээд энэхүү арга хэмжээг жил болгон ийм сайхан амжилттайгаар зохион байгуулж мотоциклийн спортыг бүгд залуучууд болон олон нийтэд таниулж сурчилдаг хишигдэн клубын залуучдаа мөн баярлалаа гэж хэлье. За бүгд тэгээд энэ Дархан хотынхоо нийт мотоцикл сонирхогч болон мотоцикл хөдөлгөх залуучуудад өдрийн мэндийг хүргэе. Удирдлын нээлт эхлээд одоо нийт мотоцикл залуучууд өнөөдөр албан ёсоор Дархан хотод нээлттэй хийж байгаа юм байна. Бид бүгд бас адилхан төмөр эзэмшигч хөдөлгөх залуучууд болохоор Эрдэнэ хотоос Эрдэнэ томчлог клуб ирж нээлтэнд албан ёсоор оролцож байна. Урилга хүлээж аваад хаатай байна. Одоо дулаан үйлдэл гэж одоо холбогддог мотоцикл болон ундаг дугуйн сорооны ундаг залуучууд хандаж хэлэхэд бол хамгаалтын дуулах хэрэгсэл бас их үнэс хөвсөлт тун зүгээр шүү. Тэгээд нээлтийн үйл ажиллагаа бол янз сайхан болж байна. Энэ Дархан давтал нь ингэж ийм хэмжээгээр нээлтийн үйл ажиллагаа болж байгаа. Орон нутгаас Эрдэнэтээс болон Улаанбаатар хотоос нэлээд олон хүмүүс ирж оролцож байгаа юм байна. Нэлээд өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд бүгдний баяр наадмын одоо нээлтийн баярыг мэд хүргье. Эрхэм дархамжууд та бүхнийг амралтын өдрөөрөө Дархан мото 2025 үйл ажиллагааг зорин ирж сонирхохыг урьж байна.